Цчгүй Cloud-оор 24 7 ажилладаг маркетингийн баг үүсгдэг болчихжээ. Одоо энэ юу болоод байна гэхээр энд манай харилцагч байгууллага клиентуудын мета ads дээр явж байгаа бүх датаг над руу автоматар гаргаж өгч байна. Энийг одоо ингээ автоматар цааш нь явуулна. Энд болохоор миний одоо энэ орох YouTube бичлэгийн thumbnail хийгдэж байна. Бас Cloud-тай холбогдсон одоо юмнууд автоматар явж байна. Энд болохоор миний маргааш хийх, нөгөөдөр хийх уулзалтуудын мэдээлэл маань Google Sheet руу маань ороод тэнцэнэс манай баяхан залгаж холбогддог энэ систем ингээд явж байна. Энэ бүгдээрээ гол нь цагийн хуваарийн дагуу автоматар явагддаг болсон. Миний оролцоо ер нь бол ингээ байхгүй болчлаа. Бүгд автомат юмныхаа дагуу. Тэгэхээр өнөөдөр бичлэгээр би яаж Cloud-ыг ашиглаж та бизнесээ автоматжуулж болох юм бэ гэдэг загварыг үзүүлж чинь тэгээд шууд бичлэг рүү орцгоё. За тэгэхээр ямарс энэ бичлэгээд та бүхэндээ би юу хүргэх гэж юм бэ гэхээр Cloud гэдэг энэ хэдүүлгийнхын супер энэ AI-ыг ашиглаад хэрхэн 24 7 ажилладаг туслах 24 ажилладаг маркетингийн баг үүсгэж юм бэ гэдэг би заавар бичлэг YouTube дээр ерөөхдөө хүргэж байна. Тэгээд өнөөдрийн бичлэгээр ямар ч юм би мэдчихэд чаддаг юм аа бүгднийг та бүхэнд үзүүлнэ. Тэгээд та бүхэн маань энийг үндсэн санааг нь ойлгоод өөрсдөө хийгээд сурчиж болно. За эсвэл энэ доор байгаа линкээр ороод надтай хувьчилж заалгуулж болно манай багаас. За эсвэл шууд энэ системийг өөрийнхөө компани дээр суйрлуулах бас тийм үйлчлэгээ байгаа гэдгийг мөн бичлэгээс өмнө дурдж байна. Тэгээд ямар хөө юм байна гэхэл хамтдаа харцгаая. Тэгэхээр бүх юм руу би орохоос өмнө эхлээд нэг аюул том ойлголтыг хүмүүст хүргэе гэж бодож байна. Ер нь бол одоо цаг үед хамгийн хүчтэй явж байгаа хоёр төрлийн ойлголт байгаа нь өөрөө юу вэ гэхээр ийм хоёр төрлийн ойлголт яваад байгаа гэсэн үг. Тэр нь ямар төрлийн хоёр ойлголт вэ гэхээр agentic AI болон LLM гэдэг хоёр юм бол модель байгаа даа гэсэн үг. Энэ хоёр ерөнхийдөө хамгийн чухал. За хамгийн супер гэх юм бол agentic AI гэж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол бид хэдий одоо жишээ нь өөрөө ажиллаж болдог AI гэсэн үг. Одоо би энэ компьютер дээр шин суулгацсан байгаа. Нэгсэндээ яг өгсөн зааврын дагуу 24 7 жинкнээсээ өөрөө ажиллаад өөрөө яваад байдаг, өөрөө шийдвэр гаргадаг, жоохон бас эрсдэлтэй нэг тим AI байгаа гэсэн үг. Гэхдээ энэ бол нийт хүн амын баг 90-95% нэг амар шаардлагагүй. Бас дээрээс айгүй үнэтэй ашиглахад тэгээд дээрээс нь жоохон технологийн мэдлэг шаардах учраас эднэрийг бол бид нар ер нь бол нэг ашиглаад яагаад ах хэрэггүй гэсэн үг. Харин эсрэгээр юун дээр өнөөдөртөө төвлөрөх вэ гэхээр LLM буюу нэгсэндээ энэ бол бидний ашигладаг энэ Claude, ChatGPT, Gemini гэх мэтчлэн энгийн одоо AI гэсэн. Бид нар асуулт хариулдаг, бид нар тийм туслагч маркер явуулдаг гэсэн. Гэхдээ энэ дээр юу болоод байгаа гэхээр энэ LLM гэдэг модулийг бид өөрөө Claude гэдэг AI-ийн тусламжтайгаар ер нь бол бараг л 24 7 ажилладаг юм маркер ашигладаг тийм боломж үүсчихэд байна. Тэгэхээр би өнөөдөр та бүхэндээ юу үзүүлэх танилцуулах гэдэг нь гэхээр Claude-ыг ямар хэлбэрээр би хувьдаа ашиглаж байна. Мөн дээрээс нь манайхтай одоо хамтарч ажиллаж байгаа одоо манай сурагчид нар манай одоо хамтарч ажиллаж байгаа байгууллагууд клиентууд яг энэ Claude гэдэг AI-ыг ямар супер түвшинд юу ашиглах боломж үүсгэж байгаа юм бэ гэдэг би та бүхэнд өнөөдөр хуваалцаад өөрсдийнхөө бас жоо дотоод системээс жижигхэн харуулчих гэж бодлоо. Тэгээд энэ бол бидэрт айгүй том давуу тал үүсэж байна. За эхлээд би тэд юу үүсэж байгаа гэхлээрээ би та бүхэнд шууд заавраар нь хүргэж явчих 1 2 гэдэг. За хамгийн том Claude-д байдаг давуу тал нь юу гэхлээр өөрөө skill гэдэг хэсэг байдаг. Skill буюу юу гэсэн үг вэ гэхээр та Claude-д тухайн ямар нэгэн холбогдолтой мэргэжлийн хүний ур чадварыг зааж өгдөг гэсэн үг. За одоо жишээ нь миний хийсэн айгүй том юм гэх юм бол та бүхэн мэдж байгаачлан Alex Hormozy гэж одоо бид нар мэднэ шүү дээ. Alex Hormozy те одоо би энэ номын жишээ оруулах гээд яасан бэ? Alex Hormozy өөрөө яасан бэ гэхээр өмнө жил нийтдээ энэ номных нь нээлт нь болсон. Одоо энэ харагдаж байгаачлан номных нь нээлт нь болсон. Энэ ном дээр өөр айгүй энэ номны нээлт болсон. Энэ ном дээр юу зарласан бэ гэхээр нийт юм $6,000 үнэтэй юм бандл зарласан байхгүй. Одоо чинь ийм бандл зарласан. Энэ номнууд ингээ бүгдээрээ нийлээд $6,000. Энэ өөрөө ерөөсөө энэ бизнестэй холбогдолтой бид нар одоо жишээ нь яаж бизнесээ хий одоо чинь яаж мета ад явуулах уу, хэрхэн брендинг үүсгэх үү, хэрхэн үнэ тогтоох уу те одоо хэрхэн одоо борлуулалт хийх үү гэх мэтчлэн хэрхэн эсвэл одоо хүүхлэх үү гэх мэтчлэн маш өндөр түвшний одоо энэ мэдээллүүдийг агуулсан ном зарласан. Тэгээд би ерөөхдөө энэ файлыг би олж аваад худалдаж аваад яасан бэ гэхлээрээ зөвхөн энэ Hormozy-гийн тарих гэдэг ийм холбогдолтой нэгсэндээ би skill-ийг Claude-ээр үүсгэсэн гэсэн. Одоо та бүхэнд би өөрийнхөө Claude руу явуулах харуулах юм бол одоо ч харах юм бол би Claude дээр юу үүсгэсэн бэ гэхээр би Alex Hormozy-гийн тарих гэдэг нэртэй өөртөө ур чадвар үүсгэж байгаа. Alex Hormozy Brain гэдэг. Тэгвэл би энэ юмыг ажилуулангууд саяны миний өгсөн файлуудын дагуу миний бизнесийг надад шүүгээд миний бизнест одоо надаас зөвлөгөө өг өөрөөр хар гэдэг байдлаар би зөвлөгөө яа тийм үүсгэж байгаа. Нэгсэндээ би Claude дотроо Alex Hormozy-гийн бүх мэдээллийг интернетээс одоо авсан тэр мэдээллээр нь хангаж өгөө заав өгч байгаа. Тэгмэд энэний дагуу биний бүх бизнесийн асуудал шийдэгдэж явчихж байгаа. За энэ одоо нэг жишээ нь байна те. Өөр жишээ нь юу байна гэхээр одоо жишээ нь бид хэд
юу үүсгэсэн байгаа вэ гэхээр зах зээлийн судалгаа үүсгдэг юм. Одоо ямар хөлбөр байна гэхэл бид одоо зах зээлийн судалгаа. За энэ өөрөө юугаар боломжтой болж байгаа вэ гэхээр ингэдэг болсон гэсэн үг. Та бүхэнд харуулах юм бол Google extension гэдэг амар чухал юм өгж шүү. Энийг бүр ойлгоод авчих юм бол амар хэрэгтэй өгж байгаа шүү. Google extension буюу та бүхэн энэ дээр байгаа энэ юм тавчиг харж байгаа. Ийшээгээ ороод энэ Google extension гэдэг дээр cloud гэдэг юм соёлолцсон байгаас би энийг гэсэндөө cloud миний Google руу ороод миний вебсайтууд руу нэвтэрч болдог эрхийг би өгсөн гэсэн үг байна. Одоо нэгсэндөө би зах зээлийн судалгаа гэдэг одоо би буцаад ийшээ орлоо шүү дээ. Магадгүй би зах зээлийн судалгаа гэдэг би юм уншууллаа гэж бодоход уншууллаа, дарлаа. Тэнгүүд миний Facebook руу оронгуудаа миний өгсөн Facebook page дээр судалгаа хийгээд шууд миний одоо браузераар дамжиж орж болдог болсон гэсэн үг байна. Тэгэхээр энийг яаж үүсгэдэг вэ гэхээр би та бүхэн хэлэх юм бол Google extension гэдэг юм руугаа та бүхэн маань ороод энэ дээр зөө орчно гэсэн. Энэ дээр явж оронгуудаа шууд энэ дээр бид нар cloud гэж бичээд за энэ юу хаана вэ? Discover гэдэг сайхан бахта би суулгацсан болохоор яагаад install гэж аз энийг ороод шууд Chrome дээр суулгачна гэсэн. Тэнгүүд юу гэхээр cloud маань бид нар за Google-тэй ч холбогдчихлоо гингүүтэй хамгийн амжилттай интернет та судалгаануудаа хийгдэх боломжтой гэсэн. За ийм Google extension-ийн хөлбөр байна. За дээрэс нь одоо чинь бид өөр яасан бэ гэхээр Meta Ad-ын судалгаа явуулж байгаа. Одоо та бүхэн харж байгаачлан бидний одоо чинь би бол одоо миний хөлбөр бол одоо чинь Max гэж байгаа хамгийн одоо $100-ын хөлбөр нь. Тэгэхээр юу аюу ашиглаж байгаа болохоор энэ ашиглаж байгаа. За та бүхэн маань бол яхаа прог нь ашиглахад бол ихний ээлжинд л хангалттай байх. Яванда хэрэгцээ нь ихсгийн цагт юу нь бол ашиглаж болно гэсэн. Cowork руу оронгуудаа миний харж байгаачлан энд би report ads data гэж байгаа зөвлөө болгоны 10 цагт надад ийм дата ирдэг. За энийг би яаж үүсгэсэн бэ гэхээр бас яг адилхан report meta ads report гэдэг би уур чадвар үүсгэсэн. Meta ads report гэдэг уур чадварыг би дарангууд юу болдог болсон бэ гэхээр Google extension гар манай уур чадварын юмуд маань ажиллангуудаа Meta дээр байгаа манай харилцагч нар клиентуудын бүх датаг цуглах боломжтой болсон гэсэн. Энэгээр юу боломжтой болж юм гэхээр бидэд өдөр болгон бидний явуулж байгаа ad юу хэр байна, сайн байна уу, байна уу те яг юу ажиллаж чинь юу ажиллах вэ гэдгийг бид өдөр болгон мэдэх боломжтой болно гэсэн. Тэгээд Монгол нь автомат болсон гэсэн. За ийм давуу тал байна. За хамгийн сүүлийн нэг айгүй том миний хэлмээр байгаа давуу тал нь юу вэ гэхээр ийм багт гэсэн. Энэ cloud дээр юу үүсгэх боломжтой болчиход байна гэхлээр бэн штэ те. Би та бүхэндээ хуваалцахад Cowork болон schedule гэдэг хөлбөр байгаа. Одоо энэ дээр бид нар харах юм бол за одоо шинэ би өөртөө би зүгээр та бүхэнд харуулж идөө. Та маань өөртөө чадах юм бол ашиглаж болно. Асуудалгүй. Одоо чи харах юм бол миний schedule гэж байгаа. Би schedule дээр үнэхээр 2 schedule хийсэн байгаа. Надад 10 цагт болгон өглөөний 10 цагт болгон манай харилцагчдын дата надад ирдэг. Дээрээс нь оройн 7 цагт болгонд надтай уулзалт тавуулж байгаа хүмүүс маань Google Sheet рүү орчоод тэндээс автоматар манай багийнхан руу мэдээлэл очоод тэгээ энэчнээс маань уулзалтууд болдог гэсэн. Одоогоор биш ийм 2 schedule-ийг ингээ хийцээ явж байгаа. Тэгээд нэгсэндөө бидний таск ингээ автоматж байгаа байхгүй. Би одоо энд оролцох шаардлагагүй болцсон. Бүх датамууд маань ирдэг, бүх хэдэр маань харилцагчнууд маань явдаг. Миний уулзалт боломжтой болдог. Тэгэхээр ийм байдлаар бидэд ашиглаад ирэх юм бол за энэ гурваас бидэд үүсгэхээр яг юу болж байгаа гэхээр шүү дээ. Бид хэд өөрсдийнхөө хүссэн скиллүүдийг cloud-д заагаад өгч болж байгаа. За би та бүхэнд хэлэхэд доор байгаа таад маань юунаас одоо авах боломжтой гэсэн. Одоо биш харуулах юм бол нэг юм байгаа гэсэн. Та бүхэнд би одоо энийг өгнө. Тэр нь юу вэ гэхлээрээ одоо жишээ за би нэг шинэ task гэж орчих зөө. Биш ээ. Нэг task гэж ороод тэнгуүтээ одоо чинь би харангуйтай skill creator гэдэг юм ур чадвар байна. За энийг та бүхэн маань шууд дата авч болно. Би доор файлыг үлдээчихье. Ингээд оронгууд яадаг вэ гэхээр энэ ур чадвар skill creator буюу надад ур чадвар бүтээж өгдөг ур чадвар байхгүй. Тэгээд та ийшээгээ ороод хүссэн ур чадваруудаа өөрөө хилээд суулгаад авах боломжтой байдаг гэсэн. Гэхдээ мэдээж хэрэг бас ур чадвар суулгана гэдэг чинь зүгээр шууд ингээд хийгддэг зүйл биш. Бас яалтчгүй цаад өгж байгаа юмнууд аягүй чухал байдаг учраас бас тэрийг бас бодолтой байгаарай гэж би зөвлөмөр байна. За ийм байдлаар явнаа. Та ингээд хүссэн скиллүүдээ суулгачлаа. Скиллүүд дээр та өөрөө юу үүсгэж ийн гэхээр Google extension үүсгэжлээ. Google extension үүсэнгүүт энэ скиллүүдээс нь дамжуулагдаад таны браузер руу орж нэвтрэх хэрэгтэй болно. За энэ үүсгэсэн extension-уудаа бидэд яаж ийн гэхээр Cowork дээр schedule хийчих чам. За ингээд ирэхээр өөрөө энэ гурван маань нэгсэндөө бидний 24/7 ажилдаг маркетингийн баг болчихно гэсэн. За бидний одоо чинь компаниуд үндсэн одоо харилцагч нартай хийж үж байгаа хамгийн супер юм нь юу вэ гэхээр ерөөсөө 5 алхамтай гэсэн.
Эхлээд ямар ч сан бид нар брэнд бук гэдэг юм автоматар гарч байгаа. Одоо манай бүх компаниудын брэнд бук гарч байгаа. Араас нь зах зээлийн судалгаа явуулж байгаа. Тэгээд дээрэс нь өрсөлдөгчийн судалгаа явуулж байгаа. За тэгээд дээрэс нь Алекс Хормозигийн саяны Hormozy Brain гэдэг юмны дагуу бид хэд юу үүсгэж байгаа вэ гэхээр хамгийн Монголын нөхцөл байдал дээр хамгийн өндөр ажиллаж болох боломжтой офферуудыг бүтээж байгаа. За гарч ирсэн оффер дээрээ бид хэд контент хийж байгаа. Контентыг гэх юм бол cloud бас холбогдсон учраас AI-аар болон хүн контент хийж байгаа. Ингээд энэчнээс бараг маш хэмжээр олон контент бид гаргах боломжтой болно. Энэ дээр бид Meta Ads хийгээд Meta Ads-ууд маань доошгоо явангуудаа юу болж ин гэхээр үр дүнд хүрэхгүй бол хүрхгүй. Тэгээд зэрэг ерөөсөө бид репорт өгч байгаа байхгүй. Ингээд үзэхээр энэ бүх процесс өөрөө 100% автомат болчихж байгаа. Тэгэхээр нэгсэндээ бидэд брэнд бук гаргалаа, компаниуд брэнд бук гаргалаа, зах зээлийнхаа судалгаануудаа хийлээ, өрсөлдөгчийн судалгаа маань cloud хийж өглөө. Гаргаж өгсөн энэ нөлөөд дээр нь Hormozy Brain гэдэг саний манай ур чадвар ашиглангуудаа надад үнэхээр дийлдэшгүй хэмжээний оффер гаргаж өглөө. Энэ оффер дээрээ бидэд контентоо бэлдлээ. Энэ маань AI болон хүний контент гарч ирлээ. Тэгээд маш их контент бэлдсэний хараас бидэд Meta Ads дээр явууллаа. Meta Ads дээр бараг л фейлдэх боломжгүй нь зүгээр автомат хэрэглэгчийн урсгал бүр үүсэж байгаа. Зүгээр л бүр юм зүгээр ингээд хэрэглэгч цутгаж орж ирэх систем үүсэж байгаа байхгүй. За энэчнээс бид хэд яг юу болж ийн хэдэн доллар үрж ийн яаж ийн гэдэг байдлыг бид репорт үүсгэж байна. За ингээд энэ маань өөрөө 24 талаа ажиллах маркетингийн систем бүхэл бүтэн үүсэж байгаа байхгүй. За тэгвэл би бас үнэхээр сошиал медиа дээр болохоор бас хамаагүй бүх нэрийн ширээ юм бас ярьсангүй. Бас аюултай шүү дээ ерөөхдөө бас ярихад. Гэтэ ямар ч гэсэн би мэдж байгаа бас та бүхэндээ өөрөө ашиглаад үзчихвэл гэдэг утгаараа сайхан сэтгэлийн үүднээс өгж байгаа юмуд маань ер нь бол энэ байна. Ихэнх хүмүүс ингэж өгөхгүй шүү. Би бүр нэр амлаа. Ихэнх хүмүүс ингэж дотор системээ яаж нээж зааж өгч хэлэхгүй шүү. Ашиглах тэгээд боломжтой хүмүүс нь ашиглах бах. За тэгээд ашиглаж үнэхээр чадахгүй заалгах гэж байгаа хүмүүс маань надтай холбогдох боломжтой доор байгаа линкээр мөн компани дээр суурилах хүмүүс маань ингэх боломжтой байгаа шүү. Тэгэхээр ийм байдлаар бид cloud-ыг хамгийн энгийн түвшинд ер нь бол ашиглаж болж байна. За тэгээд өнөөдрийн ямар ч сан заавар бичлэгээ энэ хүргээд дуусгая. Бас тодорхой төвшөнд ойлгосон байх гэж найдаж байна. Мэдээж хэрэг би технологийн тийм амар мэрэгжлийн хүн биш. Аль болох өөрийнхөө сурсан юмыг энгийн болгоод энгийн хүнд хүргэж байгаа гэдэг учраас бас алдаа дутагдал байхыг үүсэхгүй. Тэгэхээр зарим юм буруу хэлсэн байхыг үүсэхгүй. Энэ бичлэг та үзэж байхад миний мэдэхгүй юм бас байхыг үүсэхгүй. Гэтэ ямар ч юм миний мэдж байгаа ашиглаж байгаа юмудаа би хүргэж байгаа гэдгийг бас манайхан ойлгоё гэж хүсмээр байна. За тэгээд энэ бүгдээр бичлэгээ дуусгая. Бүгдэнд нь ангилах хүсье. Дараа дараагийн бичлэгээр уулзцгаая. Бүгдээр бака.